зүрхний эмгэгтэй, бөөрийн эмгэгтэй, үе мөчний эмгэгтэй гэдэг ингээд цаашлаад яваад өгчдөг байхгүй. Тийм учраас хоол тэжээл гэдэг бол айгүй чухал юм а гэдэг бол бас айгүй сайн анхаарч идэхгүй болохгүй. Бид нар байгалийн амьтан шүү дээ. Хэрэгцээт бус хоолуудаар айгүй их хооллоод байгаа гэж хэлэх гэж байгаа. Тэгээд нөгөө идэхгүй болохоор жоохон чихрээр хуурчдаг. Эмээ өгчөө араас нь чихэр өгдөг. За ямар ч өвчин туссан гэсэн хоол тэжээлийн асуудал маш чухал байдаг. За тэгтээ зэрэг бид нар яадаг вэ гэхээр ямар ч тохиолдолд өвчтэй ч байсан, эрүүлжсэн бид нар хоол гэдэг асуудлыг нэгдүгээр тавьж ах хэрэгтэй. Хүүхдээ хоолтыг. Жирэмсэн ээж за хит таргалтай байж болохгүй. За хит туранхай байж болохгүй. Хит таргалт нь сахарын өвчин, чихрийн шижээ өвчнөөс эсвэл даралт ихс эмгэгүүд үүснэ. Энэ нөгөө эрүүл их биш болчихж байгаа байхгүй. Эрүүл ихээс эрүүл хөвгт төрөх ёстой. За гэтэл бид нар яг ээж бас хамбаа замбраагүй хоол идэл яваад байдаг тийм ээ. Янз бүрийн хийж усан ундаа угаал, өндөр сахартай ундаа угаал ингэж усаар л хүүхэд маань нөгөө диабеттэй болсон, манай хүүхэд харшилтай болсон, бээр нь тооролт гарцсан. Ингээд юм мэдэж болохгүй байна гэдэг. Тэгэхээр хүүхдийн өсөж дөнгөж л эхийн хэвлэлд үүсч хөгжөхөөс эхлээд эхийн цусаар эхийн одоо тэр хүүхэд ураг тэжээгдэж байгаа нь шүү дээ. Энээс эхлээл хоолны асуудал бид нар яригдаж эхэлнэ. Ерөнхийдөө бол нөгөө тураалаасаа илүү таргалт их байгаа байхгүй юу? Таргалалт их байгаа. Таргалалт юутай холбоотой гэхээр мэдээж яриг нөгөө буруу хоол хүн сэргэлснээс одоо нэг чихэрлэг тийм хөөсөн одоо юу гэсэн хайрсан одоо юу гэдэг бэлэн бүтээгдэхүүн хагас боловсруулсан бүтээгдэхүүн аягүй хэрэглэхээр тийм хөөн гэмэратай хүүхдүүд одоо хөөн гэмэра гэж ярилдаг шүү дээ. Тэрийг бол эмгэг гэж үздэг байхгүй. Жишээлбэл хоолой одоо ингээд аягүй их чихэр эцсээр байгаад одоо бүх шүд нь ингээд одоо орхойтсон байлаа шүү дээ. Тэр шүдийг орхойтуулж байгаа ням чинь адилхан хоолойны ангиныг үүсгэж байгаа. Хоолойны ангинтай болоод ирэхдээ зэрэг тэрийгээ ингээ үргэлжлүүлээ яваад байхдаа зэрэг нөгөө ангины гүйцэд дэмжлэхгүй удаа яваад байгаа юм бол одоо зүрхний эмгэгтэй, бөөрийн эмгэгтэй, үе мөчний эмгэгтэй гэдэг ингээд цаашлаад яваад өгчдөг байхгүй. Тийм учраас хоол тэжээл гэдэг бол айгүй чухал юм а гэдэг бол бас айгүй сайн анхаарч идэхгүй болохгүй. Хүүхдүүд бол илүү их таргалалттай ажиглагддаг. Тэр нь болохтой зэрэг нөгөө хэрэгцээт бус хоолуудаар айгүй их хооллоод байгаа гэж хэлэх гэж байгаа. Хит чихэрлэг юм уу, хит одоо хийж өсөн ундаа юм уу, хит одоо нөгөө хиймэл гэдэг юм да тэгж боловсруулсан бүтээгдэхүүнийг их хэдүүлээд байна гэж харж байгаа. Энэ дээр бол бас айгүй сайн анхаарах хэрэгтэй л гэж хэлэхээр байгаа шүү.